Сайн шинэ өдрийн мэнд төргий. Тэгээд энэ 7 хоногт бүгдээрээ бас эзний үгээс суралцъя. Тэгээд эхлээд хамт залбирая. Эзэн бурхан минь, өнөөдөр та бидний дахин үгээрээ босгооч, та үгээрээ дагуулаач эзэн минь. Бурхан минь өөрийн замыг бидэнд мэдүүлээрэй. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Тэгээд бүгдээрээ Иохны 12 дугаар бүлгийн 23-аас 26-г уншия. За би таарт уншиж өгье. Есүс тэдэнд хүний хүүгийн алдарших цаг ирлээ. Үнээр би та нарт хэлье. Буудаан үр газар ис унан ис өхөөс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр өхөөс олон үр гаргана. Амиа хайрлагч нь түүнийг алдна. Энэ ертөнцид амиа үл оошогч нь түүнийг мөнх амьд хүртэл хадгална. Надад үйлчлэх нь намайг даг. Би хаана байна? Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчлбэл тэр хүнийг эцэг маань хүндлэнэ. За энэ дээр Иесус өөрийнхөө амиа өгөх тухай хэлсэн. Үр ингээд хэвээрээ байгаад байвал тэр үр жимс гаргахгүй. Харин үр өгчиж, таригдчихиж тэгээд олон үр жимс гаргана. Би саяхан нэг номоос үрийн талаар ингээд сонирхолтой юм уншлаа. Тэгээ үр ингээд байгаа тохиолдолд ингээд өөрчлөгдөхгүй. За цэцгийн нэг хатсан тийм үр байдаг. Тэгээд үр байгалах юм бол тэр хизээч өсөхгүй, ургахгүй, хөгжихгүй, ямар нэгэн тэнд өөрчлөлт орохгүй хэвээрээ л байгаад байна. Харин тэр үрийг яг л хөрсөнд тохиромжтой тэр чихтэй хөрсөнд тариад за тэгээд услах хэрэгтэй. За ингээд гэрэл дулаан ингээд шаардлагатай тэр нөхцлөөр нь хангаад өгвөл тэр ургах болно. Яг үүний адил бид нар бол үнэхээр эзний үгийг хүлээн авч бидний дотор үг ургаж өсөж үнэхээр үг ажиллаа хийж байгаа. Бид үгийг хүлээн авснаас болоод бидэнд үнэхээр амьд итгэл ирж бид эзэнтэй амьд харилцаатай болсон. Бид Бурхны хүүхэд болон бид шинээр төрсөн. Бид Бурхны үгээр төрсөн. Тийм учраас тэр үгийг бид үргэлжлүүлэн өсгөх шаардлагатай. Цэцгийг услаад бордоод сайн ургадаг шиг бидний дотор байгаа тэр үгийн үрийг бид усалснаар өсөж үржиж бас үр жимсээ өгнө. Бас бид өөрсдөө ч гэсэн хэзээ нэгэн цагт үр болон бид таригдах болно. Хэрв бид бусдын төлөө, бид Бурхны төлөө бид амьдралаа зориулахгүй бол биднээс ямар нэгэн сүнслэг тэр үр жимсүүд бас урахгүй маа. Бид үнэхээр эцсийн хүртэл итгэмжтэйгээр бид эзний өмнө бид сайн мэдээний залбирлын бид үр байж бид үр болон таригдсанаар бидний гайхамшигтай үр жимсийг Бурхан ургуулах болно. Иесус өөрөө бидний төлөө тэр үр болон таригдсан. Эзэн олон хүүхдүүд, Бурханы олон хүүхдүүдийг бий болгохын тулд, төрүүлэхийн тулд, олон хүмүүст амь өгөхийн тулд Иесус өөрөө бидний өмнөөс тэр үхлийн шалтгааныг, тэр үхлийн үр дагаврыг, үхлийн зовлон эдэлж бидний өмнөөс тэр үр болон таригдсан. Тийм учраас тэр үхлээс амьснараа тэр хүмүүст амийг өгдөг болсон. Яг түүнчлэн бид залбирснараа бид үрийг тарьдаг, бид сайн мэдээ тарааснаар үрийг тарьдаг, бид эзний үннийг тунхагснараа бид үрийг тарьдаг. Тэгэхээр эзэн үр жимсийг ургуулдаг. Тэгээд энд гарсанчлан хэрэг өөрийгөө хайрлаж амиа ингэж хайрлаж хадгалах юм бол амиа алднаа. Харин амиа ингээд зориулагч нь эргүүлэн олно гэсэн. Өөрөөр өгөөд авдаг энэ зарчим амьд ч гэсэн үйлчлэнэ гэсэн. Бид өөрийгөө бусдад өгж байж тэгээд гайхамшигтай тэр үр жимсийг хүлээн авах болно. Тийм учраас эзэн биднийг үр болон таригдаасаа өөрийгөө үр болгон эзний өмнө зориулаасаа гэж хүсдэг. Бидний бас махан биеийн хүсэл хуучин хүн өхгүй бол бид яг тэр сүнслэг өсөлт, тэр сүнслэг сэргэлтэнд явж чадахгүй. Бид өөрсдийн хуучин бодол санаа
одоо хуучин амьдралтай тэр холбоотой гин нүгэлт тэр хүсэл бодол сэтгэлгээнээсээ бид салж бид хуучин үнэ өдөр бүр одоо өхүүлэхгүй бол үгүйсэхгүй бол бидний амьдралд Бурхны хүсэл бүрэн дүүрэн одоо хэрэгжихгүй. Заримдаа одоо итгэлээр амьдрал, заримдаа хуучин үнээрээ амьдрал ингээл одоо холиол амьдрах болно. Тэгээд энэ нь бидэнд бас зовлонтой ингээд бид итгэлээрээ сүнсээр амьдарч чадахгүй байгаа юм шиг, боломжгүй юм шиг. Харин бид үнэхээр зөвхөрөх хэрэггүй. Бид өөрийнхөө хуучин хүнийг үгүйсгэн өөрсдөө хоослон эзэнний өмнө ирэх юм бол эзэн биднийг шинээр тарих болно, биднийг өсгөх болно, сүнслэг тэр шин төрөлт бидний дотор үнэхээр тэр биелээ олох болно. Бид махан биеийн хүслийг дарах тусам илүү одоо сүнслэгээр амьдрах боломжтой. Тийм учраас Бурхны өгсөн тэр шин төрөлт буюу сүнслэг шин амиар бид амьдрснаар үнэхээр ариун сүнсний үр жимс бидний амьдралд одоо элбэг дүүрэн байх болно. Тэгээд энэ ишлэл дээр надад үйлчлбэл тэр хүнийг эцэг маань хүндлэн гэсэн. Бурханд өөрийгөө зориулж байгаа. Бурхны замаар одоо дагаж түүний алдрын төлөө амьдарч байгаа хүнийг Бурхан эцэг өөрөө хүндэлдэг. Бид хүмүүсээс хүндэл авах бол юу ч биш. Бүр түүнээс илүү Бурхан эцэг өөрөө биднийг хүндлвэл энэ ямар гайхалтай хүндлэл вэ? Тэгээ Бурхан өөрөө амласан. Надад одоо үйлчлсэн нэгнийг би хүндлэх болно. Би түүнийг одоо таалах болно гэсэн. Тэгэхээр итгэгч нар одоо эзэнд үйлчлдэг хүмүүс хоорондоо уулзаж бие биенээ хүндлэн хайрлаж энд тэнд үйлчилж явхад бие биендээ тусалдаг нь энэ бол эцгийн хүндлэл юм аа. Тийм учраас бид эзний хүндлэлийг бас дааж бид бас хүлээн авах хэрэгтэй. За хамтдаа өдөр залбирая. Эзэн минь ээ бид хуучин хүнээ хүлж өөрийгөө үгүйсгэн өөрийгөө хоосолж эзэн минь ээ таныг дагахад та гайхамшигтай сүнслэг өсөлт өгөлтгой. Эзэн минь ээ бид өөрсдийн төр зүрийн амьдралаа бид танд өргөж байна эзэн Бурхан аава. Бид таны өгсөн тэр шин амиар бид итгэлээр амьдрах болно. Та биднийг гайхамшигтай сүнслэг үр жимстэй болгож өгөөрэй гэж Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Та өнөөдөр хуучин хүнээ өөрийгөө үгүйсгэн үнэхээр эзний өмнө бүрэн дүүрэн буучих юм бол эзэн биднийг сүнсээр өргөмжлөх болно. Эзэн тантай хамт шүү.